Өглөөний минь юу байна? Би сакс тоглохоор явж байна. Дашраг харсан уу? Магадгүй тэр надтай тоглохыг хүсэж магадгүй. Тэр энд байна. Ваа, ямар их ягаан юм бэ? Даша, чи ягаан будганд унчихсан юм уу? Чи үнэхээр үсгэлэнтэй харагдаж байна. Даша, хэдийгээр их ягаанч гэсэн Чи үүнд дасах хэрэгтэй. Одооноос эхлээд би зөвхөн ягаан өмснө. зөвхөн ягаан уу? Яагаад? Тийм ээ, би ягаан өнгөнд дуртай. Бас миний нэр бол гүнж ягаан. Ягаан. Yours. Бид өнөөдөр ягаан гэдэг үгийг сая удаа сонсхон гарцаагүй. Би аль хэдийн уйдаж байна. Тийм шүү. Бид үүнийг их сонсох болно. Тооцгоё. Хэн нэгэн ягаан гэж хэлэх бүрт бид ингэж тэмдэглэнэ. Би ягаан өнгнөөс хизээж уйдахгүйс. Бид харж л байя. За, хатан ягаан би чамд өглөөний хоолнд омлет хийж өгөх үү? Өнөөдөр надад омлет хэрэггүй. Би зөвхөн ягаан хоол идэнэ. Энд юу байгааг харцгаая. Алим ямар вэ? Даша, Үгүй ээ, аава алим удаан ягаан биш, би ягаан хоол хэрэгтэй. гүнж ягаан талх шарсан идэх үү? Үгүй ээ, аава талх цагаан, би ягаан хэрэгтэй. Би танд туслая, аава. Өглөөний хоолнд ягаан хоол олох хэцүү байх болно. Чи итгэлтэй байна уу? Даша, Хараач гүзээлцгний сүү энэ ягаан. үзэлцгний сүү үнэхээр ягаан. Гэхдээ өөр юу байна? Айгаан сүүдээ үр тариа ямар вэ? Тийм ээ, энэ ажиллах байх. Гэхдээ бүх үр тариа ягаан биш. Санаа зовлтгүй, надад нэг санаа байна. Юу? Надад ягаан тавг хэрэгтэй. Оо, миний дуртай ягаан тавгууд. Баярлалаа, аава. Даша, чи юу хийж байна? Зогс. Санаа зовлтгүй, аава. Бүх зүйл миний хяналтад байна. Би зүгээр л ягаан өнгөтэйг сонгохыг хүсэж байна. Тэгээд үлдсэн яах вэ? Даша, Үлдсэн хайрцагт орно. Би зөвхөн ягаан өнгөтэй гэдэн. Даша, гэхдээ чи үүнийг үргэлж хийж чадахгүйс. Энэ тийм ч хэцүү байгаагүй. Чи ягаанаас маш хурдан уйдаж болно. Тэгвэл таны копи яах вэ? Юу гэж? Өдөр бүр нэг л зүйл та копиноосоо уйдаггүй юу? Үгүй дэс. Хэрв та өдөр бүр копи уудаг бол би өдөр бүр ягаан идэнэ. За, тэгвэл гүнж ягаан хундаг өөргөөс. Ягаан. Энэ цохилтыг хардаа. Тимээс. Миний хөөрхөн ягаан мод. Оо, Даша, надтай сакс тоглох уу? За, энэ хамаарн чамд ягаан сагсан бөмбөг байна уу? Үгүй ээ, Даша, надад зөвхөн энэ л байна. Баярлалаа. Гэхдээ би зөвхөн ягаан зүйлсээр тоглоно. Чи ягаан зүйлсээсээ яагаад уйдахгүй байна вэ? За, чи сагсан бөмбөгөөсөө уйдаагүй шүү дээ. Тиймээс би ягаанасаа уйдаагүйс. Чи харж байна. Хүүхдүүдээ, бэлдээрээ. Бид өнөөдөр гадуур өдрийн хоол идэнэ. Тэгэхээр өдрийн хоолнд юу өмсөх вэ? Даша, Би зүгээр л үүнийг өмсөж болох уу? энэ арай хитрхи биш үү? Юу гэсэн үг вэ? Би бас ягаан гэж хэлж байна. Тийм ээ, тийм учраас би үүнд дуртай. За, би ойлголоо. Гэхдээ илүү тухтай зүйлийг туршиж үз. Энэ талаар юу гэж бодож байна? Даша, сайхан тухтай харагдаж байна. Үгүй ээ, аава, энэ ягаан биш. Би үүнд дургүй. Магадгүй энэ маш тухтай. Үгүй ээ, энэ ягаан биш. Даша, чи юу гэж бодож байна? Энэ яг төгс харагдаж байна. Энэ ягаан биш. Ягаан. Чи яагаад эдгээр хувцснуудаас аль нэгэнд нь дургүй вэ? Би хэлсэн шүү дээ. Би гүнж ягаан зөвхөн ягаан л өмснө.
Зөвхөн ягаан өмсвөл уйдна гэж бодохгүй байна уу? Тэр талаар юу гэж бодож байна? Юу гэсэн үг вэ? Миний малгай Тийм ээ, аава, та энэ малгайг өдөр бүр өмсдөг, үүнээс залхдаггүй. Тиймээс би ягаан өнгийг дуртайс. чи зүв байна. Даша, хэрв чи ягаан өнгийг дуртай бол өмсөж болно. Баярлалаа, аава. Үтийн хоолнд явхад бэлэн үү? TMS. TMS. Манай ягаан гүнж хаан байна гэж бодож байна. Вооли ягаан гүнжинд байна. Вау, чи маш сайхан харагдаж байна. Даша, Чи намайг хэтэрхий ягаан гэж бодохгүй байна уу? Даша, ягаан өнгийг хайрлах нь чамайг онцгой болгодог. Би өдөр бүр нэг малгайг өмсөхөөс хизээж залхдаггүй. Мөн би дуртай тоглоом болох сагсан бөмбөгөөс хизээж залхдаггүй. Мөн би телевиз үзэхээс хизээж залхдаггүй. Үнэхээр баярлалаа залуусаа. Бид ягаан өнгийг хэдэн удаа харсан болохыг шалгацгаая. Таамаг байна уу? 10. Хоорон Бид өнөөдөр 38 удаа хэлсэн. агаан өнгийн талаар ярихад бид чамд бяцхан гинтийн бэлэгтэй. Даша, 3 2 1 Вау, чи ягаан өнгөөр үнэхээр гайхалтай харагдаж байна. хамтдаа зураг татуулээс. Агаан гэж хэлээрээс. Эганс. Оо, миний толгоос. Юу бодсон бэ? Би сайн мэдрэхгүй байна. Тимээс өдрөө төлөвлөж өөрийн сонголтоо хийгээрээс. За аава ойлголоо. Бидний өөрсдийн сонголт. Ив өглөөний цайгаа хийцгээе. Авцгай. Өнөөдрийн өглөөний цайнд миний сонголт бол амттай. Эрүүл жимснүүд. Жимснүүд нь витамин, эрдэс бодис, хэслэгээр баялаг тул танд сайн. Анхаараарай, хүүхдүүдээ хитрхи их чихэр амттан шүд болон эрүүл мэндэд муу. Жимсний салаатанд юу оруулахыг сонгоцгоё. Одоо нэг халбаг байгалийн тараг нэмээрэй. Жимс болон тараг нь сахарын огцон мөсөлтгүйгээр тогтвортой ирч хүч өгдөг. Энэ бол эрүүл сонголт биш. Анхаараарай, хүүхдүүдээ хитрхи их чихэр амттан шүд болон эрүүл мэндэд муу. Гэхдээ энэ маш эрүүл бус. Яагаад үүнийг сонгосон юм бэ? Стеф, гэхдээ энэ бол миний сонголт. Хүчтэй, ирч хүчтэй байхын тулд өдөр бүр овёс, өндөг, жимс эсвэл тараг зэрэг эрүүл өглөөний цай идэх хэрэгтэй. Энэ тоглоомыг тоглож хүч чадал ухаанаа шалгацгаая. За, гэхдээ удаан биш шүү. Миний өнгө шар, чиний өнгө ногоон, үүнийг дүүргэцгээе. Сүүлийн хоёр. Яа, би яаслаа. Яа. Баяр хүргэе, Стеби. Би яаслаа. Би маш их ядарч байна. Хөөе, надтай хамт үсэл. Би үүнийг алдсан. Миний шинэ бүжгийн дэвсгэрийг туршицгаая. Хөөе, надтай нэгдээрээ энэ маш хөвгөлтэй. Оо, баярлалаа, Степет. Бүжиглэх болон идэвхтэй тоглоомууд танд сайн. Надад хамаагүй. Санаа. Энэ ногоон бөмбөгийг нассаар хийлцгээе. Миний авраг ногоон бөмбөгийг хар, надтай нэгдээрээс. Үгүй ээ, би эндээ сайн байна, Стефис. Хүүхдүүдээ төхөөрөмжөөс завсарлага авах нь маш чухал. Тоглож, уншиж, хөгжилдөж эрүүл байгаарай. Энэ үнэхээр хөгжилтэй харагдаж байна. Би маш их цангаж байна. Уух юм авах хэрэгтэй. Энэ бол сайн санаа байна. Хүүхдүүдээ хэрэг та нимбэг лайм ашиглан эрүүл ундаа хийхийг хүсвэл намайг дагаарай. Нимбэг үүнийг сайхан шахъя. Дараагийн алхам бол шинхэн гааны навч. Энэ
хүндтэй эрүүл байх болно. Дараа нь лаймын зүсмүүдийг нэмнэ. Дахиад жаахан нэмбэг. Одоо бүгдийг нь хойч худрах хэрэгтэй. Анхаараарай хүүхдүүдээ хитрхи их чихэрлэг ундаа нь шүд болон эрүүл мэндэд муу. Зүгээр л үүнийг хар. Энэ эрүүл сонголт биш гэж бодож байна. Яваа. Шинэ ус танд илүү сайн. Чи содон эрүүл бус гэдгийг мэднэ шүү дээ. Яагаад үүнийг сонгосон юм бэ? Оо, энэ бол миний сонголт. Миний шинэ дасгалын дэвсгэрүүд ямар байна? Яваа. За, гайгүй байна гэж бодож байна. Одоо гимнастикийн цаг. Яа! Настай нэгдэх үү? Яваа. Оо, баярлалаа. Би эндээ сайн байна. Гимнастик болон дасгал нь танд болон таны биед үнэхээр сайн, хүчтэй, эрч хүчтэй байхын тулд өдөр бүр хөдөл, хөгжилтэй хөгжим тавья. Can you hear that music? Энэ бүр ядаргаатай харагдаж байна. Want to show you. Want to share with you. Feel the vibe. Ави, ёо, энэ амархан шүү дээ. Үгүй ээ, сэт би маш ядарсан байна. Hey yo, can you see the lights? Turning music all the way up, way up. Hey yo, welcome to the stars. Let them know. Энэ үнэхээр хүнд байсан. Би жаахан зууш авахаар явлаа. Надад ч бас зууш хэрэгтэй байна. Жаахан зууш идэх цаг боллоо. Эрүүл зууш хүүхдүүдийг хүчтэй, эрч хүчтэй байлгаж, өдөр бүр сайхан мэдрэмж төрүүлдэг. Хогийн хоол эрүүл бус. Хүчтэй байхын тулд эрүүл хоол идээрэй. Киви дээрээ, кивийн гидсийг цэвэрлэхэд тусдаг витаминууд болон эрдэс бодисоор баялаг. Энэ үнэхээр эрүүл бус байна. Энэ бол миний сонголт. Сэп. Би маш их ядарсан байна. Би эрч хүчээр дүүрэн байна. Ави, тоглоцгоё. Оо. Би одоо илүү дээрдлээ. Охидыг шалгая. Охидоо, та нарын өдөр ямар байв? Чи илүү дээрдсэнд би маш их баяртай байна. Та нар сайн сонголт хийсэн гэж найдаж байна. Мэдээж. Харин чамайг бол мэдэхгүй юм байна. Сайн байна. Тэгвэл шалгая. Би бэлэн байна. Одоо та бүх бөмбөгийг өнгөөр нь цуглах ёстой. 3, 2, 1 яв. Яаслаас? Сайн ажиллаа. Стефи, дараагийн сорилтын цаг боллоо. Яа, би солонгийн тоглоом дуртай. Яа. Уура. Би хийлээ. Сайн хийлээ. Стефи, дараагийн сорилт руу шилжээ. 3, 2, 1 яв. Яа, би яаслаа. Чи дууссан уу? Би маш их ядарсан байна. Сайн ажиллаа. Стефи, сүүлийн сорилтын цаг боллоо. Би маш их ядарсан байна. Энэ
үнэхээр хэцүү байна. Би яслаа цом минь. Чи яагаад ийм ядарсан байгааг би мэдэж байна. Йоо. Ягаад Учир нь чи өдөржингөө буруу сонголт хийсэн. хүүхдүүдээ эрүүл хоол, ус дасгал хөдөлгөөн таныг аз жаргалтай, эрч хүчтэй болгодог гэдгийг санаарай. Энэ бол Скотбендра. Энэ бол цох. Энэ бол бурхны шавж. Эд шидийг туршиж үзээс. The insecto. Үгүй ээ, нөхөд минь өнөөдөр ажиллахгүй байна. Үгүй ээ, миний бүх шавж хаан байна вэ? Тэд алга болсон уу? Цочны өрөөнд байна нөхөд минь. Энэ бол авраг том эмийн цог. Энэ бол авраг том бурхны шавж. Энэ бол эмийн цог. Тэд бөмбөлөг болж эргэлдэж чадна. Тиймээс хүмүүс тэднийг Rosbol гэж нэрлэдэг. Бид тэднийг эмийн цог гэж нэрлэдэг ч үнэндээ тэд хавч, сам хорхой, хавч шиг хавч хэлбэрсэн юмс. Надад шидэт сава хэрэгтэйс. Энэ эмийн цохыг тоглоом болгоё. Надад энэ хэрэгтэйс. Чамайг барилаа, тэггүй амтэнс. Бурхан минь. Миний энэ бол аалт. Энэ аалт хар бэлэвсэн аалт шиг харагдаж байна. Та нар юу гэж бодож байна? Тэд ичимхий, түрэмгий биш бөгөөд зөвхөн уймуулсан тохиолдолд хаддаг. Тэд харанхуйд газар ойрхон, замбраагүй харагддаг ч бат бүх тор хийдэг. Тэдний хараа муу, учир нь тэд сайн харж чаддаггүй тул чичиргээг мэдрэхийн тулд тороо ашигладаг. Хуцах цаг боллоо. Аалт. Авраг том зүгийн үү? Энэ бол зүги бол маш сайн тоос үлдээгчэд. Зүгийн цэцэгнээс цэцэг рүү тоос зөөж ургамлыг ургуулдаг. Тэдгээргүйгээр бидэнд олон жимс, ногоо байхгүй байх байсан. Зүги бүжиглэж ярьдаг. Тэд бусад зүгийн цэцэг хаан байгааг хэлхийн тулд тусгай найгах бүжиг хийдэг. Зүгийн дайралт. Намайг гоо хад. Зүгийн өгөөш хийцгээс. Тэр зүгийн үрийг хараад цуглуулсан зүгийн бал үлдэн. Зүгийнүүд цэцгийн балнаас зүгийн бал хийж, хоол хүнс болгон зүгийн үүрэндээ хадгалдаг. Чамайг барилаа, жижигхэн дөнгөнсөн. Миний бүх шавжийг олоход туслаад, тэднийг буцааж тоглоом болгох уу? Өөр юу ч битгий хэл, Стефи би оролцож байна. Бурхан минь. Энэ бол бурханы шавж. Тэд ихэвчлэн огт хөдөлгөөнгүй байж, цохилох төгс мөчийг төвчээртэй хүлээдэг. Бурханы шүтэн бол ялаа, царцаа, бүр жижиг гөрвлүүдийг ч барьж чаддаг чадварлаг ангууч юм. Тэд том нүдтэй бөгөөд бараг 180 градус эргүүлж ангаа олж хардаг. Одоо чи зүгчихгүй. Нөхөд минь та нар тэр дуу бас сонсож байна уу? Тэр бол хүрэлцэн цог. Цохыг улаан бие хар толбоор нь амархан таньж болно. Гэхдээ зарим цох улбар шар хар бүр ягаанч байж болно. Мөн тэд хортон шавжийг идэж цэцэрлэг ургамлыг хамгаалдаг. Яа чамайг барилаа. Бол бугын цох. Тэд өгсөн модыг идэж, шимт хичээлийг хөрсөнд буцаан боловсруулахад тусалдаг. Эрэгчин бугын цох нь бугын эвэр шиг том эрүүтэй байдаг. Тиймээс тэднийг бугын цох гэж нэрлэдэг.
Надтай хамт явцгаая. Ноёнцоо. Энэ юу вэ? Энэ бол ирвэхээс. Ирвэхээс судлаачдаас илүү олон байдаг гэдгийг та мэдэх үү? 160 тэг гаруй төрөл. Сонирхолтой баримт. Ирвэхээ өөрөө даавуу иддэггүй. Байгалийн ширхгийг тэдний авгалдаа иддэг. Бурхан минь. Чи намайг барьж чадахгүй явцгаая. Энэ бол Сколпиндра. Тэд ихэвчлэн хэмжээнийхээ дагуу 30, 100 хүлтэй байдаг. Сколпиндра маш хурдан бөгөөд бас нуугдах дуртай. Чамайг барилаа. Жижигхэн хорхоо явцгаая. Энэ бол Жом. Тэд толгойгүйгээр 7 хоногоос илүү амьдарч чаддаг. Учир нь тэд биеэрээ амьсгалдаг. Мөн Жом бол хамгийн хурдан шавжнуудын нэг юм. Бурхан минь. Мөн та нар мэдэх үү? Жом дэлхийн хаа сайгүй амьдардаг. Антарктик шиг хамгийн хүйтэн газруудаас бусад нь. Буцах цаг боллоо, Жом. Энэ бол шоргоолж. Шоргоолжид чих уушиг байхгүй. Тэд чичиргээгээр сонсож, биеийнхээ жижиг нүхээр амьсгалдаг. Шоргоолж маш хүчтэй. Тэд өөрийн жингээс 50 дахин хүн зүйлийг зөөж чаддаг. За, боллоо. Одоо би хорогдох газраасаа гарч болно. Чамайг барилаа жижигхэн шоргоолж. Энэ бол ялаа. Эланууд олон мянган жижиг линзээс бүрдсэн том нүдтэй бөгөөд энэ нь тэдэнд олон чиглэлд нэгэн зэрэг харах боломжийг олгодог. Надаас холт. Энд ирш. Зүгс мөч. Сонирхолтой баримт. Ялааны хариу үйлдэл хүнийхээс хамаагүй хурдан байдаг. Тул тэд бүх цохилдоос зайлсхийж чаддаг. Ногоонс. Улаанс. Цэнхэрс. Энэ бол авалтаас. Podzes. Эцэстэн би бүх хорхон тоглоомоо цуглууллаа. Хөөе, Стефо, үүнийг үзээрэй. Lo insectum. Таша чи юу хийсэн бэ? Хятад ус. Упси.